За өмнөх хичээлээр бид нар ажлын нэрс зорилтуудыг хэрхэн бүлэглэх тухай үзсэн. Дасгалын 3 дугаар хатснаас My Kitchen with Grouping гэсэн төслийн файлыг нээж байна. За энэ хэсгээр бид нар Wishat бүрийн ажлуудыг дуусгаад хөрх үрдэн буюу англиар milestone мөн тооцоолсон үрдэн буюу англиар summary estimate гэсэн ойлголтыг үзэх болно. Эндээс бид нар 1-р Wishat гэсэн группийн ажлын жагсаалтын төгсгөлд шинээр task буюу даалгавар үүсгэе. За ингийн тулд 2-р Wishat гэсэн мөрийг идэвхжүүлээд дугаарлалт дээр маузныхаа баруун товчийг тавшина. Эндээс бид нар insert task командыг дуудана. New task гэсэн мөр үүслээ. Нэрийг нь бид нар end of phase 1 буюу 1-р Wishat-ийн төгсгөл гэж өөрчилж өгье. За бид үргэлжлэх хугацаа буюу duration 0 дээр тавиад Gantt-ийн диаграмыг харахад тухайн сар өдөр бүхий ромб тэмдэгт гарч ирсэн байна. За энэ тэмдэгтээ маань тухайн сар өдрийн тэмдэглэгээ байж байна. За энэ маань болохоор тухайн ажлын хөрх үрдүнг харуулж байна. За шинэ тавилгууд гэсэн дэд бүлгийн төгсгөлд дээрх байдлаар new task үүсгээд white goods completed буюу шинэ тавилгуудыг тавьж дуусгах гэсэн ажлын нэр оруулж өгч байна. За ингээд шинэ тавилгууд тавьж дуусгах гэсэн нүд дээр 2 товшоод task information гэсэн нэмэлт сонгох гарч ирэнгүүт advanced гэсэн тав дээр товшино. Эндээс бид нар mark task milestone буюу хөрх үрдүн байдлаар тэмдэглэх гэсэн мөрийг урд дахь дөрвөлжинг төвчүүлээд ок товчийг товшноо. Эндээс харахад duration өөрчлөгдөөгүй боловч Gantt chart-аас харахад ромб тэмдэгт сар өдөртөгөө гарсан байна. За бид нар энд хөрх үрдүнгийн мөрийг яаж үүсгэхийг харууллаа. Ажлын нэрсийн төгсгөлд бид нар project complete буюу төсөл дууссан хэрэгжсэн гэсэн мөрийг оруулж өгдлөө. За хугацааг нь 0 дээр тавиад харахад ромб бүхий тэмдэглэгээ гарсан байна. За бид нар энэ хүртэл milestone tasks буюу хөрх үрдүнг нэрээр нь оруулж өгөх ойлголтыг үзлээ. За өөр нэг milestone ойлголт байна. Энэ нь estimated milestone буюу тооцоолсон үрдүнгийн тухай ойлголт юм аа. Энд бид 26 дугаар мөрд white goods complete буюу шинэ тавилгуудыг тавьж дуусгасан хөрх ажлын үрдүнг оруулж өгсөн. Харин энд duration баганд 1 өдөр гээд ард нь асуултын тэмдэг байна. Асуултын тэмдэг нь estimated буюу тооцоолсон гэсэн санааг энд илэрхийлнэ. За түүний дээр бүх цахилгаан хэрэгслийг шалгасан мөрний duration буюу хугацааг 2 цаг байгааг 3 цаг гэж тавиад хонь асуултын тэмдэг оруулж өгөхөд тооцоолсон буюу estimated үрдүн болж хувирна. Шинэ угаагч хатаагч суурилуулах гэсэн нүд дээр 2 товшоод task information нэмэлт сонгоноос advanced tab дээр товшино. Эндээс duration гэсэн мөрдөх estimated гэсэн үгний урд дахь дөрвөлжинг идэвхжүүлж өгнө. За энэ тохиолдолд тооцоолсон үрдүнгийн мөр бий болж байна. За ер нь бол төслийн хүрээнд хийх ажил бүрийн гүйцэтгэлийн хугацаа тооцоологдсон байх учиртай. Төслийн хүрээнд ажил бүрийг тодорхой хугацаанд хийгдгийг яг таг мэдж байвал estimated функцийг тэр болгон ашиглаад байдгүй. Хэрвээ estimate гэсэн функцийг болиулъя гэвэл хугацааны багамдах асуултын тэмдгийг авна. Эсвэл тухайн ажлын нэрийн нүдэн дээр 2 товшин advanced tab дээр товшоод estimated гэсэн мөрний өмнөх нүдэн дэх идэвхжүүлгийг авнаа. Ихэвчлэн бүлэг хэсэг бүрийн гүйцэтгэлийг estimated байдлаар үлдээдэг. Ажил бүрийн гүйцэтгэлийн хугацаа тодорхой байвал заавал хэсэг бүлэгт estimated функцийг идэвхжүүлэхгүйгээр энд үзүүлснээр шууд хоног, цаг, минутыг тавьж болно. За энэ байдлаар тооцоолсон үрдэн тухайн ажлын хөрх үрдэн гэсэн 2 өөр ойлголтыг бид нар энд үзлээ.